Зохиолч Балсан цэрэнгийн ойдов. Баруун хязгаарын лан хар бадарч. Эрт дээр үед болсон зарим нэг гэмт хэрэг ард олны дунд аман яриагаар домог мэт тархсаар өнөө цагтай золгосон нь цөөнгүй. Тухайлбал 15 дугаар зууны эхэн үед Элбэг нэгмэлсэгч хааны амьд хүрсэн гоо бэж хатны домог байна. Энэ нь тухайн үедээ л эс зоригийн аллах шиг дуйлаан дэгдээсэн томоохон хэрэг байсан бололтой. Гэвч энэ гэмт хэрэг гэхээсээ илүү домог болон ард түмний сэтгэлд хоногшжээ. Энэ мэтэр домгийн шинжтэй гэмт хэрэг эсвэл гэмт хэргийн шинжтэй домог болсон эрт дээр үеийн гэмт үйлдэл цөөнгүй байдаг. Ингээд ард олны аман яриагаар дамжсаар өнөө цагтай золгосон гэмт хэргийн шинжтэй нэгэн домгийн тухай өгүүлье. Энэ хэрэг чухам хэдэн онд гарсан тодорхой бус. Ямар тач харцсан ядуу бадам жунаа халахын шилийн сайнэр лан хар бадарч гэх мэтийн нэрс гарахыг бодоход Чингис өгөөдөө хааны үед биш, Манжийн үед ч юм болов уу да. Харцсан ядуу бадам жунаа хүү өөрийн ижил Шинжмаа химээх ядуу бүсгүйтэй гэр бүл болоод удаагүй байж. Тэр бээр тараг сүний 5-10 ямаатай чөдрийн ганц морьтой байсан болохоор ноёд баядын хаяа хатвчвыг бараадаад байдаггүй. Харин ч тэдэнтэй савл хийвэл үг сөргөлдөж, харамч хахир ааш аран шингэн шуудхан хэлчихдэг шудраг нэгэн байжээ. Нэг орой бадам жунаа Шинжмаа хоёр хэдэн малан хотлуулчхаад унтахаар хэвтэх гэж байтал хэсэг морьтой хүн гэрийн чиглээд ирж яваа харагджээ. Сайтар ажиглавал ноёны хянар 15-ны цагдаа дагуулад ирж явах нь тэрэ. Төдөлгүй тэд бадам жунаан умгар бор герт багтаж ядан орж ирээд "Зэхөө, танай зүүнтэй байдаг шадав ноёны агтнаас хатныг ганц хайртай хурдан шарга морь өчгтөр алга болсон байна да. Тэр хавийнхан чамайг хулгайчид гаргаж өгсөн гэж сэжиглэж байна" гэж том дуугаар сүржигнэж гарчээ. Хариуд нь бадам жунаа "Би хэл ам хэрүүл шуугаан тарьдагч гэлээ. Арайч хулгайч болох дээрээ тулаагүй байна. Том юм ярьж үг сөрдөг намайг шадав ноён жижиг юмар шалтгаглаад дарж авахыг бодж л дээ" гэж хээвнийг хэлэхэд 15-ны цагдаа "За, ямар ч байсан аваад ир гэсэн. Тамгын газарт очиж уучраа ололцъя. Бушуу хувцсаа өмс" гэж зандарчээ. Тэд бадам жунааг зайдан морин дээр мордуулж, хоёр хөлийн морины гидсээр хүлж, нэг хаа түүнийг алдчихвээ гэсэн янзтай цулбуурын чанга атхан хөтөлж давхисаар тамгын газарт ирсэн байна. Хошууны түшмэл бадам жунааг харуутаа "За, нөгөө баруун аймгаас доншуучлж ирсэн шилийн хулгайч лан хар бадарчид адуу гаргаж өгөөд байдаг нөхөр чинь энэ үү? Яасан задарсан тарих вэ? Согд" гэж зандарчээ. Бадам жунаа хариуд нь "Би тэр бадарч гэдэг хүний чинь нэрийн л дуулсан болохоос биш уулзаж учирч яваагүй. Ямар хүн байдгийг ч мэдэхгүй. Би арай хулгай хийх дээрээ тулаагүй байна. Таргийн 5 ямаа маань миний амийг тосдож болоод л байна" гэх зэргээр үг сөргөлдөд хошууны түшмэл улам уурсч "Дуу чи! Таргийн 5 ямаатан чи юм уу? Наадхыг чинь ямар мал гэх юм? Энэ хулгайчийг 30 банзд" гэж тушаажээ. Харин аз болж түүнд харгис хэрцгий хуйг таарсангүй. Нутгийн нь зөөлөн сэтгэлтэй цэвдэн химээх хуйг таарчээ. Тэр бээр бадам жунааг гэрээс авч гараад доош нь харуулж хэвтүүлээд "За, би чамайг банзны дунд хаваарл шүргүүлээ зохиод бай. Үзүүр хаваар нь буулгавал их өвдөхөөс гадна яа суугарах ч аюултай. Харин чи шилийн сайр царайлаад
Ёоч гэхгүй шүд зуугаад байх хэрэггүй шүү. Намайг банздах болгонд чанга дуугаар ёолоорой гэж сануулжээ. Бадам Жунайч ёсоор болгосон байна. Энэ мэтээр тэр 5-6 сар хар гэрт хоригдсон ч хийгээгүй хэргийн төлөө хилс хэрэг хүлээсэнгүй. Тэгтэл нэг орой Шадав ноёны өргөнд томоохон гэмт хэрэг гарчээ. Мөнөөх шилийн сайнэр лан хар бадарч гээч нь ноёны өргөнд нохой хузуулан давхиж ороод "За та нар нэгмүү адсахны төлөө яахаараа гэмгүй хүнийг олон сар хордог билээ. Тэр шарга морийг чинь би авсан юм. Тэгэхдээ би арайч нэгмүү ядарсан бань дээр адуу гаргуулах дээрээ тулаагүй. Ганц адуу байтугай сүргээр нь хөөгөөд явчихсан чадахгүй шүү" гэж агсарчээ. Угийн дээрэнгүй Шадав ноёны уур омог дүрлцэн шатаж "Энэ муу хулгайчийг одоохон бариад ав" гэж хажуудаа байсан хоёр хяа руугаа хашгиртал нөгөө хоёр нь ч Бадарч руу зэрэг дайрсан байна. Гэвч тэд том биетэй шилийн хулгайчийн хаан ч хүрсэнгүй. Бадарч тэднийг баруун зүүн тал руу цацж хаячаад "Ер нь Шадав ноён чамтай би тооцоо бодохоор ирсэн юм шүү. Чи хошууны ард иргэдийг олон жил дарлаж зовоолоо. Одоо шангаа хүртэх цаг нь болсон" гэд авраг том гараараа шууд л багалзуурдаад алчихжээ. Тэгээд ээлгийн дараад ёолон хэвтээ хоёр хяад хандаж "Энэ бол эхний сануулга. Миний өмнөөс хар гэрт хоригдож байгаа тэр гэмгүү залууг одоохон суллахгүй бол та нарыг толгой дараалан хядна шүү" гэж сүрдүүлээд гарч утсан байна. Энэ мэдийг сонссон тамгын газрынхан шилийн хулгайч лан хар Бадарчаас айгаад Бадам Жунайг тэр даруйд сулалсан гэдэг. Шадав ноёныг өөд болсны дараа түүний хүү Лаван гэгч хошуу ноёны суудлыг эзэгнэх болжээ. Гэвч тэр мөн л эцгийнхээ харгас дээрэнгүй арга барилаар ард олныг захирах болж тэрч байтугай эцгийнхээ өхлийн шалтгааныг Бадам Жунайд хамаатуулж түүнийг зүйл бүрээр хяхаж хавчиж эхэлжээ. Бадам Жунайн таргийн 5 ямаа овоо өсч үржээд 20-30 болсон ч хошуу ноён Лаван хэд өндөр татвар ноогдуулж нэг ясандаа эдийн засгаар нь боон гэдэг шиг татвараар боож цаашлаад ходоодын захирч барлаг зарц болгохоор шийдсэн байна. Хэлтэй амтай Бадам Жунай энэ бүхний эсрэг нэг л үг хэлбэл түүнийг шууд л хар гэрт хургуулээд 10-20 хоногоор хорчихдог болж. Ингээд Бадам Жунай хурц түргэн ам хэлэн үдүүлж дээрэс нь татвараар боолгуулад амьдрах аргагүй болсон байна. Тиймээс тэр нэг шөнө ноёных руу сэмхэн гэдсээр асар басар хоёр нохойд нь бүтэн хоньны мах өгч чимээгүй болгоод Лаваны өргөөнд явж ортол оройжин архитаж айрагдсан ноён хяанар өөрийн мэдлгүй хорхирц хааж байсан байна. Нэгэнт шийдсэн Бадам Жунай ухаангүй хорхирч хэвтээ Лаваны амьсгалыг боогдуулаад алчхан тэр. Тэгээд ноёны уяан дээр байсан хоёр морины нэгийг унаад нөгөөг нь хөдлөөд гэрлүүгээ хар хурдаараа давхиж ирээд гэрийн гаднаас "Шинжмаа, бушуухан гараад ир. Таанаа улаан юмар тагл. Нутгийн олныг чирэгдүүлж мэднэ. Зөвхөн сам шүүрээл аваарай. Хоёулаа эндээс бушуухан холдож зайлий" гэж хашгирчээ. Төдөлгүй мань хоёр өмнө зүгийг чиглээд морины хурдаар давхиж одсон байна. Маргааш өглөө нь нар мандах үед Бадам Жунай нэгэн асаг хаттай уулын бэлд ирээд "Хоёулаа энд төр бууж хоол цай ууж идээд хөдлөе" гэхэд Шинжмаа "Юун хоол цай вэ? Бид хоёр чинь сам шүүр хоёроос өөр юм авч гараагүй шүү дээ" гэж ихэд гайхсан байна. Бадам Жунай хариу үг дуугарлгүйгээр хадны мухраас домботоо цай, хоньны мах гаргаж ирээд "Би чамайг дагуулад оргоно гэж эртнээс бэлтгэж байсан юм аа. Сайн идэж аваарай.
Өнөөдөр мориноос буухгүй явна шүү. Оройхон хэрд хоёулаа нохой хорихын хаданд очиж хоноглоно. Тэгээд цаашаа нэг өдөр явхад л бидний амьдрах газрын зах бараа нь харагдана да хэмээжээ. Энэхүү нохой хорихын хадан бас хөөрхөн түүх домогтой ажээ. Эртэд цагт нэг халамцуу эр сарны саруулд уртын дуу уянгалуулад гайлгуулж явтал хүн амтны чимээ огтхон ч үгүй цэлгэр талд нэг том цагаан гэр харагджээ. Согтуу эр айлтай таарлцсандаа ихэд олзуурхаж мөнөөх том цагаан гэрийн гадаа хурч очоод "Хөөй, нохоо хор" гэж хашгирсан байна. Гэвч гэрээс хэн ч гарч ирсэнгүй. Дахиад "Нохоо хороо" гэж байдаг чадлаараа хашгиртал мөн л хүн гарч ирсэнгүй. Тиймээс согтуу эрийн уур нь хурч "Муусан харамч нарийн гуйлгчингууд наа нохоогоо хорооч" гэд тэнзэн ташуураа далааж угаад гэрийн дээвэр дээр хүчтэй буулгаж орхитол ташуур нь юучгүй болтол бяц үсэрхэн тэрэ. Учир нь согтуу эрийн нүдэнд харагдаад байсан тэрхүү том цагаан гэр нь том цагаан хад байж л дээ. Тэр цагаас хойш Баянхонгор аймгаас урагшаа 30 гаруй километрт орших гэр хэлбэртэй тэрхүү том цагаан хадыг нохой хорихын хад гэж нэрлэх болсон гэдэг. Бадам Жунай Шинжмаа хоёр оройхон хэрд нохой хорихын хаданд ирж хоногложээ. Энэ үед Шинжмаа "Хоёр мориноос өөр мал хууйгүй чи бид хоёр цаашид яаж амьдрах юм бэ?" гэхэд Бадам Жунай "Ноёдын хажууд ядурч суухаар өөрийн эрхээр жаргая гэж бодлоо л доо. Чи санаа зовлтгүй. Хоёулаа тун ядах юмгүй малжина. Би шилийн сайн ир болохоор шийдсэн. Өвөрлөгч хошуунаас адуу хөөнө. Надад үүнээс өөр зам олдсонгүй" гэж учралжээ. Нэрээ ч дээхэн үед ноёд баядын увайгүй зангаас болж нутаг орондоо байж суух газаргүй болоод шилийн сайн ирийн замаар явсан хүн олон байдаг билээ. Эдүгээ манай зарим нэг иргэн гадаадын аль нэг улсад цагаажилж очоод "Монголд би байж суух газаргүй болсон. Тийм ч хэрэг үйлдчихсэн, ийм ч хэрэг үйлдчихсэн" гэх мэтээр баахан зохиомл хэрэг ярьж гадаадын цагаачлалын албаныхны тархийг эргүүлдэг юм гэсэн. Гадаад руу дөрвөх шалтгаан бол ердөө л энэ. Үүн шиг дээхэн үед зарим хүн ноёд баядын хажууд байж суух газаргүй болсноор гадаад руу биш уул хад руу дөрвөж шилийн хулгайчин замыг сонгодог байсан бололтой. Бадам Жунай нэрээ ч 2 сарын дараа гэхэд овоо хэдэн малтай болж эхнэр Шинжмаагийнхаа хамт элдв дарамт шахалтгүйгээр энх тунх амьдарч эхэлжээ. Нэг өдөр манер ууланд ан хийж явтал жижигвтер агвын үүдэнд мөнгөн эмээл хазаартай сайхан хул шарга морь ялаархан зогсож байжээ. Тэр зүг рүү дөхөж очвол цаахан талд нь нэг ир завилчихсан мах идээд сууж байв гин. Бадам Жунай өөрийгөө түүнд том хүн гэж ойлгуулахын тулд мэд мэдлэлцснийхээ дараа "За би шилийн сайн ир Лан хар Бадарч гэдэг хүн байна. Таны алдар хинсэн билээ?" гэхэд нөгөө хүн "Юу нэ чи? Лан хар Бадарч гэдэг чинь би байна. Миний нэрийг барьж явдаг чи ер нь хэн бэ?" гэд ухсхийн барьж аваад дороо хийчихэж. Бадам Жунай түүнд арай ядан учирлан байж гараас нь мулдарчээ. Лан хар Бадарч хүд хүд инээж Бадам Жунайд мөнгөн аяганд арх аягалж өгөнгөө. "Чи бид хоёр чинь тэгвэл төөрсөн ах トゥ хоёр байна. Шадав ноёны агтнаас авсан нөгөө хурдан шарга морь чинь энэ шүү дээ. Сайхан адуу байгаа биз. Чи энэ адуунаас болж миний өмнөөс хэдэн сар хар гэрт хоригдсан бол би чиний өмнөөс шадав ноёныг цааш нь харуулсан юм шүү дээ. Одоо тэгтэл
Лаван ноёныг чи бас нугчихсан байдаг. Одоо яа гэхэв өөрсдөө сөөл болсон юм хэмээжээ. Төдөлгүй мань хоёроор хутгаан сугалж хурууныхаа өндгийг зүсч нийлүүлээд ахан дүүс бололцсон гэдэг. Лан хар бадарч малин болгон ууланд ганцаараа амьдрах үгээд тэр нутгийн Дунжаа хэмээх бүсгүйг бараг л богтлон авч гэр орон төхөөрөөд Бадам Жунаанхтай айл суурьших болжээ. Гэвч цаад Дунж маань өөр хүнд сэтгэлтэй байсан тул Лан хар бадарчид ихэд хүйтэн хөндий ханддаг. Хөндлөнгийн хүнд бол осолтгүй л эхнэр нь юм шиг харагддаг болж. Бадарч түүнийг идж уух, өмсч зүүхээр дутаасангүй. Тиймээс заримдаа тэр өөртөө хайргүй хүний үрийг ингэж зовоож байхаар төрхөнд нь буцаадаг юм билүү гэж боддог болж. Лан хар ах нь нэг л гунигтай байх болсныг Бадам Жунай анзаарч мэдээд нэг удаа анд явж байхдаа та уул хаданд амьдарсаар байгаад бүр дожирч гिचээ. Энгийн амьдрал дасахгүй байна уу гэж асуухад Бадарч би 10 жил уул хадаар бүглээ. Одоо Алтай нутагтаа очиход миний ялыг бараг хэрэгсэхгүй бах. Сүүлийн үед нутгаа санаад байдаг боллоо. Энэ Дунжааг нутаг руугаа дагуулад явъя гэж бодож байсан юм. Бүтэхгүй л юм шиг байна гэж уртаар санаа алдаад. Өнөөдөр хоёулаа нэмж ан хийгээд ярьшиг. Харин саяын алдаг зээр надад их хэрэг болох гээд байна гэж хэлээд зээрний цээжийг хутгаар ярьж гараараа цусыг утгаж аваад хамаг л дээл хувцсан цус болгож орхижээ. Тэгээд за Бадам Жунай минь чи одоо гэртээ харь. Дунжаа Шинжмаа нар намайг яав ийв гэж асуувал би энэ муудаад хизээ мөдгүй үхэх гэж байна гэж хэлээрэй. Би чиний хойноос говьж дайвсаар очино. Шөнийн сар гармагц чи 4 тэмээнийхээ дунд орж хэвтээрэй. Нэг хүн ирнэ. Юу ярихыг эхлээд сайн сонс. Дараа нь шууд харвж алаарай гэж зэгчээ. Бадам Жунай чухам юу болох гээд байгааг ойлгосонгүй. Лан хар бадарчийг гэртээ говьж дайвсаар орж ирэхэд Дунжаа хэдий хүйтэн хөндөөчлээ ор засч өгсөн байна. Гэвч Бадарч хэрэггүй. Надад зуухны хажууд адсаг дэвсээд өгчих. Айхтар хүнд өвчин тусчихлаа. 2-3 хоногийн дараа үхэх үстэй гэж хэлээд зуухны хажуугаар атралдаад хэвтээд өгч. Дунжаач нэг их айж зовсон шинжгүй аргал түүхээр арг үрээд гарч атсан байна. Шөнө боломгц Бадам Жунай Лан хар ахынхаа загсан ёсоор 4 тэмээний дунд ороод ном сумаа онлоод хэвтчихэж. Тэгтэл нэрээ шүн дундын үед ном сум агссан нэгээр Бадам Жунайн хотонд ирж өөдөөс нь Дунжаа тосч очоод нөгөөх чинь би нөвдөө толгоны баруунтай хэвтэж байгаа. 2-3 сум тавихгүй бол ам бүхтэй хүн шүү. Баруун герт Бадам Жунай гэж хуурай дүүн унтаж байгаа. Тэр чи бид хоёрт гай болно. Эхлээд тэрийг ал. Эхнэр Шинжмаа яах вэ? Эмэгтэй хүн юм чинь чи бид хоёрын зарц болно биз? Гэж хэлэх нь тодхон сонсогджээ. Тэгээд Дунжаа гэрлүүгээ яваад орчихож төлөвгүй мөнөөхөр ном сумаа харуулхад бэлэн болгоод Бадам Жунайн гэрлүү дөтөлж эхэлжээ. Энэ үед Бадам Жунай араас нь гүйж очоод мөнөөхөрийн багалзуурыг шахаж унгаад цээж рүү нь ном сумаар бүлж гарсан байна. Тэгээд тэр Лан харахаа нааша гараад ир гэж хашгирчээ. Зуухны хажууд худлаа итрэлтэн хэвтэж байсан Бадарч алив Дунжаа цаан ч нэг юм болоод байна. Чи намайг сугдаадах. Гарыг гэхэд айж бэмбгэнсэн Дунжаа түүнийг сугдаад
гадагш гартал Бадам Жунаа нэг эрийг цус нүжтэй нь хутгаад хайчихсан байх нь тэрэ. Бадарч түүнээс өрсөн ам нээж. За, би бүр ийм юм болно гэж мэдээд байсан юм. Наад хүнийг чинь алдай нутгаас намайг алуулахаар явуулсан байхаас зайлахгүй. Чи харин юун сайн өрсөөд алчих ба. Тэгээгүй бол дунжаа бит хоёр өдийд өгчихсэн хэвтэж байх байлаа. Гэд Бадам Жунаа руу сэмхэн нүд ирэмсэн байна. Маргааш нь Бадам Жунаа лан харахаасаа та дунжааг одоо яах вэ? Шийтгэх үү гэж асуухад би түүнийг яахчгүй. Ямар ч гэсэн дотоод чанарыг мэдэж авлаа. Өөрт нь энэ тухай хэлэх болоогүй. Харин чи битгий ам алдчихаарай гэж захижээ. Энэ явдлаас хойш 2 сарын дараа лан хар Бадарч ах нь одоо нутаг буцах цаг боллоо. Амьд мэнд байгаа дээр нь уулзах ёстой хэд хэдэн хүн байгаа юм. Дахиад хэдэн жил өнгөрвөл би тэдэнтэй үрд уулзаж чадахгүй. Шилийн хулгайчийн замналаар 10 жил уул хаданд бүглээ. Намайг яваад очиход барайд хорчих бол тэр л биз. Хэрэг чинь хуучирсан гээд зөнд нь орхивол тэр л биз. Юу л болвол болог цаашаа. Нутгаал зорих минь. Гээд нэг л өдөр 4 тэмээндээ орон гэрээ ачаалаад эхэлжээ. Тэгэхдээ хүйтэн хөндөй сэтгэлтэй дунжааг дагуулад явхаар болж. Бадам Жунаа Шинжмаа хоёрч тэднийг Шаргын говийн элстэн анхнаас Алтай нутгийн зах хязгаар хүртэл гаргаж өгөхөөр дагалдсан байна. Тэд явсаар нэг элбэг устай худгийн дэргэд буудалжээ. Лан хар Бадарч алсыг ажиглан сууснаа. Бадам Жунаа чи тэр хол идээшилж байгаа үхэр сүргээс нэг гун хөөгөөд ир гэхэд цаадах нь дуртай наргагүй мордож давхиад оройн шаргал наранд бэлчээрлж яваа үхэр сүргээс тархан ухаа гуныг онцгойлон тасалж хөөсөөр иржээ. Бадарч мөнөх гуныг сарны гэрэлд янзлаад ясын жиргэж махын шуузалж чанаад замын хүнс болгохоор болж. Маргааш өглөө тэрбээр Бадам Жунаад хандаж Шинжмаа та хэрэг хөсөг хөтлөө төрүүлээд явж бай. Шар нохой дунжаа бид гуравт нэг хийх ажил байна. Гэхэд түүний үгнээс зөрж үзээгүй Бадам Жунаач хөсгийг хөтлөөд төрүүлээд хөдөлжээ. Төдөлгүй Бадарч нэг урт гадсыг газар руу лавхан шааж оруулаад энэ муу шар нохойг энд уйж үлдээнэ гэд гав гинж хангинуулаад очиход дунжаа гэмгүй амтныг яах нь вэ? Наадах чинь үлбэрч өхөн шүү дээ гэж хоригилжээ. Тэгтэл Бадарч тэгвэл гэмтэй амтныг уйж үлдээнэ гэд дунжааг бариад авах нь тэрэ. Дунжаа бэмбэгнэн чичрээд би танд ямар гэм хийсэн бэ гэж уйлгнахад оо чи мэдээгүй гэж бодож байна уу? 2 сарын өмнө Бадам Жунаад алуулдаг нөхрийг чи танихгүй гэж юу? Муу санаа бие отно гихчээр биднийг алах гэсэн биш өөрөө алуулчихсан хүн дээ тэр чинь. Би чамайг сайхан сэтгэлийн үүднээс юугаарч дутаагаагүй. Тэгтэл чи тусыг усаар хариулж намайг хүнээр алуулах гэж байсан шүү дээ. Шар нохой маань надад үнэнч. Би үнэнч нохойгоо нутагтаа дагуулад очино. Харин хуурмаг сэтгэлтэй чамайг нутагт чинь үлдээхээс өөр арга алга да. Ингээд дунжаагийн хамаг биеийг хүлж баглан мөнөх гадснаасаа уйж орхиод хээвник мордоод явчихжээ. Дунжаа хойноос нь сайн ч мууч ганц 2 жил хамт амьдрсных намайг тавьчихаач дээ гэж уйлан хайлан гуйсан ч Бадарч огт тоосонгүй. Тэгээд тэр Бадам Жунаа Шинжмаа хоёрын араас бараадж явсаар оройхон хэрд Алтай нутгийн зах хавцаа ирмэгц
тэдэн дээр давхиж очоод "За, хэдүүлээ энд бууцгаая. Маргааш өглөө ах нь алтай руугаа хөдлөе. Та хоёр говь руугаан хөдөл" гэхэд Бадамж унаа "Та Дунжааг яаж хад ирвэ?" гэж ихэд айсан шинжтэй асуужээ. Лан хар бадарч хүд инээснэ. "Уг нь би энэ муу шар нохой гадснаас уйж үлдээ гэж бодсон юм л да. Тэгтэл Дунжаа гимгүү амтныг яах нь гэж дургүйцлээ. Тэгэхээр нь би тэгвэл гэмтэй амтныг уйж үлдээ л дээ гэд Дунжааг гадснаас уйж хад ирлээ. Та хоёр буцахдаа түүнийг уяанаас нь салгаад төрхөмд нь хүргээд өгчгөөрэй. Нэгэнт л надад сэтгэлгүй юм чинь хүний бүсгүй үрийг алс нутагт аваач зовоогоод яр шиг гэж бодлоо" гэхэд Шинжмаа "Та ямар хатуу сэтгэлтэй хүн бэ? Цаад хүн чи одоо хоол ундгүй хэцүүдж байгаа шүү дээ. Ирчүүд та нарын хатуу тоглоомыг эмхтэй хүн яаж даах юм бэ?" гэж уралжээ. Хариуд нь Бадарч "Эр хүний хатуу тоглоом гин шүү. Цаад Дунжаа чинь энэ зэргийн тоглоом байтугай ирчүүдийг хооронд нь алалцуулсан хүн амны хүнд хэцүү тоглоомоор тоглож байсан айхтар хүн шүү. Өөрийнхөө хийсэн муухай хэргийг өдөр шөнийн 24 цагийн дотор тунгааж бодоод цаашдаа зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой хүн болоо сая гэсэндээ би түүнийг нохой шиг уйж үлдээсэн юм. Маргааш та хоёр суллаад тавьчих. Тэгээд л цаадах чинь сайн хүн болно" гэж учралсан байна. Харамсалтай нь Бадамж унаа Шинжмаа хоёрыг маргааш нь очоод суллах гэтэл Дунжаа аль хэдийн амь тавьчихсан байжээ. Ганц хоногийн өл даалгүйгээр өлбөрч үхнэ гэж юу ах вэ? Хамгийн гол нь мань хүүхэнд сэтгэлийн төвчээр дутагдсан бололтой. Эсвэл муу санаа бие отно гихчээр хөв заяа нь ингэж болонгортох тавилан таж байсан юм уу? Эсвэл өөдгүй муухай зан аран шинг нь бурхан тэнгэр гисгээсэн ч байж мэдэх юм. Өнөө цагтсан болоо шилийн сайн эр лан хар бадарч бусдыг амиа алдахад аюултай байдалд орхиж явсан гэдэг зүйл ангаар яллагдах байсан бизээ. Зохиолч, сэтгүүлч Балсан Цэрэнгийн ойдов. Уншсан Эрхэнбаярын Баддарж.